За би одоо Зананштар дарга ажиллаа авч явах үед дэмжиж коноп дарсан гишүүний нэг байгаамаа. Яагаад гэхээр би Зананштар даргаыг бас хөндлөж явдаг. Мөн засгийн газрын тэргүүнээр ажиллах чадвартай хүн гэж боддог байсан. За яг өнөөдрийн байдлаар өмнө нь Зананштар дарга бас өөр засгийн газар, олон засгийн газрууд өмнө нь байсан. Та энийг бас мартаж болохгүй. Таны одоо бахархаж яриад тоогийн ярьж байгаа яриануд бол бүгдээрээ 6 дугаар сард гарсан тоонууд буюу өмнөх засгийн газрын хийж хэрэгжүүлсэн ажлууд байгаа. Мөн өмнөх засгийн газраас үргэлжлээд ажиллаж байгаа засгийн газрын гишүүд байгаа. За нөгөө талдаа 3-ыг харьц 3, за дээрэс нь электрон спортын баг гэдэг эдгээр багуудын гаргаж байгаа амжилтууд бол засгийн газарт болон улсад ямарч яг үнэндээ хамааралгүй. Энэ хүмүүс өөрсдийнхөө бор зүрхээр явж өөрсдөө энэ одоо авьяас бэлгээрээ чадвараараа гарч ирж байгаа гэдгийг би бас сануулъя гэж бодож байна. За би яагаад шийдвэрээ өөрчлөх болсон бэ гэхээр таныг дэмжижсэн шийдвэрээ би яагаад өөрчилсөн бэ гэхээр нэгдүгürt баг хурал дээр гарсан үйл явдлаас болсон. Тэгээд баг хурлын шийдвэр гарцсан байхад өнөөдөр бид бүхэн яг үнэндээ сандал судлаад булаацалтад байж байгаа шүү дээ. Энэ үнэн. Хөшигний ард болдог байсан зүйл ил болж байна. Харин ч би Монгол Ардын нам маань өөрөө цэвэршиж гэнэ гэж бодож байна. Дарамтлуулж байгаа нь үнэн шүү дээ. Залуу гишүүдийг бүгдийг дарамтлаж байгаа. Энийг нэх нуугаад авах юм байхгүй. Бүгдээрээ нь ордны коридороор мэдчихэж байгаа шүү дээ. За би Зананштар дарга, Оюун Эрдэнэ дарга, Хамраслан дарга гурвангаас нь асуумаар байна. Өндөртэй далбан тушаал хашчихэд хүмүүс. Энэ үндэсний аюулгүй байдлын зөвлөлт дээр яг ямар шийдвэр гарч иж эдгээр гэрээнүүдийг нууц давдсан бэ? Яг шийдвэр нь юу гэж гардыг? Би мэдэхгүй учраас асууж байна. Яа тэгэхээр бид нар энийг үдэж байгаагүй. Тэгэхээр энэ шийдвэр юу байдг юм бэ гэдгийг бас хэлээд өгөөч ээ. Хоёрдугаарт энэ дахиад одоо China Energy-тэй холбоотой асуудлууд гаргаж ирээл улсын хурлын гишүүдийг бүгдээрингийн одоо худалч болгоод бид нар чинь энийг гаргаж ирээ бүгдээрээ ил болгоод улсын хурлаараа хилцээ шийдвэрлсэн шүү дээ. Энэ яг ямар учиртай юм бэ? Оюун Эрдэнэ дарга энийг бас хэлж өгөөч ээ. За дараагийн нэг юм нь болохоор Зананштар дарга таны зөвлөхөөр ажиллаж байгаа залуу энэ дотор сууж байгаа бүх улсын хурлын гишүүдийг мал гэж доромжилсан. Энд байж байгаа хүмүүс бүгдээрээ бас ч гэж нэг одоо ард түмнийг төлөөлөө сууж байгаа хүмүүс. Өнөөдөр бид нэрэнд орж ирэхдээ паразит болох гэж орж ирээгүй, улс их орныхоо төлөө ажиллах гэж орж ирсэн. Энэ байдлаас ч болоод үнэхээр миний одоо танд итгэл болгонсан. Тийм учраас би одоо хүсэлт санал дээр гар үсэг зурсан байгаа гэдгийг бас хэлээдээ би яг энэ утгаараа бол огцрох ёстой гэж үзэж байгаа. За улсын хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль зөрчигдөж байна. Зарим гишүүдийн асуулт асуухад минут нь явдаггүй. Хариулт өгөхөстөө нь хариулдаггүй. Санал гаргасан нэрээр бүх гишүүд хариулдаг. Энэ чинь парламентын мэтгэлцээний бидний одоо оруулсан үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн зарчим биш. Ашиг сонирхлын зөрчилтөд огцруулах санал гаргасан хүн хурал удирдах байгаа болохоор ийм дэгтээ явж байна. Үндсэн хууль зөрчигдөж байна гэж үзэж байна. Манай зөвлөх тийм одоо энэ сошиалын зөрчил хагалдаан хүний нэр бусдаа худлаа үнэн мэдээллүүдээр итгэж суугаад ийм асуудал ярьж байдаг нь бол гайхал төрүүлж байна. Би үндсэн хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд хууль зүйн дотоод хэргийн сайдыг чөлөөлж томилох саналаа олон нийтэд мэдээлсэн. 9 сарын 30-ны өдөр. Энэ бол ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд гаргаж байгаа шийдвэрийг танилцуулж байгаа олон нийт танилцуулж байгаа хэлбэр. Процессыг харин зөрчигдөөд одоо хүртэл энэ асуудлыг улсын хурл хилцэхгүй байгаа. Энийг хэн нэг яллахын тулд биш. Хууль зүйн дотоод хэргийн сайд бол улсын прокурор яллагч биш. Харин нүүрсний сонсголыг зохион байгуулсан мэдээлэлтэй хүн учраас энэ нүүрсний улгаатай тэмцэх ажлыг бодтой явж хар цагааныг дэнсэлж үнэн зөвийг нь олж нэр төрөө цэвэрлэх боломжийг нэгт олох. Нөгөө талаас үнэхээр буруутай бол энэ нүүрсний улгаатай тэмцэх эдийн засгийн зайлшгүй шаардлага болоод байна. Өнөөдөр Монгол улсын эдийн засаг үндсэндээ нүүрсний эдийн засаг болсон. Нүүрснээс экспортоос бүх зүйл хамааралтай. Тэгтэл тэр нүүрсэнд нь байгаа хулгай, зэлгий бүх шатанд энэ эдийн засгийг дорой тулж байгаа учраас ийм шийдвэр гаргасан. Ийм учраас энэ үндсэн хэрэг дээр нүүрийн нийт болгочоод доторх гэрээнүүд нийт тод болоогүй байсныг засгийн газар ил тод болгосон. Харин энийг дэнслэх боломжийг олгож байгаа. Энд чинь үнэн мөнийг олох гэж байгаа бодтой ил тод болгож байгаа
олон нийтээр хянуулж байгаа ийм бодтой шийдэл. Ил тод байдал бол авилгатай тэмцэх хамгийн зөв шийдэл гэж би үздэг. Ингэж юмны үнэн учир олдогдно. Үнэн учир тодорно. Одоо би хариулах боломж олдсонгүй сайн зэрэг гишүүн гэхэд эдийн засгийн ямар ч ойлголтгүй юм байна. Эдийн засаг 2.6% болоод унтсан байсан. Одоо 8 дугаар сарын байдлаар 5.7% болоод өссөн гэдэг надад статистик дээр ч мэдсэн байгаа. Нэг их найд 299, 1.2 их найдын алдагдaltaй явж исэн төсөв 8 дугаар сарын дүнгээрээ 53 төгрөгийн ашигтай гарч тэр хэмжээгээр энэ алдагдал буурж байгаа юм. Эхний 7 сар ийм их алдагдал үйлдвэрлэсэн. 8 дугаар сарын дүнгээрж байгаа. Энэ хоёроо одоо бодиттой баримттай ярих хэрэгтэй ч хулчгүй өөрөө бодиттой яригээд байдаг. Тэр Energy Resource компани энэ тогтоодоос нэг ч төгрөгийн ашиг орлого хүртэхгүй байгаа. Энд тэр компанид хамаараагүй. 25% хүрээгүй тэр чинь. Тэр нүүрс гараагүй гэж чинь. Тэр төрийн өмчийн компаниуд бүгд 100% биржээр арилжаалж байгаа. Өмнө тэгдэггүй байсан. Энд чинь өмнө байгуулсан гэдэг нь таны тэр 3.4 сая гэдэг байгаа чинь China Energy-гийн тэр амнаас борлуулж байгаа амны гэрээтэй нүрс чинь биржээр арилж байгаа гэж гарч байгаа. Энд чинь өмнө байгуулсан гэрээнүүдийн энэ аптек гэрээнүүдийн чинь нүрс гарч байгаа. Бүгд тоо баримтаа нотгоотой ярих хэрэгтэй. Ямаа судалж ярих хэрэгтэй. Ийм хийсвэр дүгнэлтээр засгийн газар асуудал оруулж ирсэн чинь та өөрөө харин эрхчгийн сонирхол зөрчилтэй байна гэж үзэж байна. 56% хямд урт хугацаатай борлуулалттай гэрээний нүрс чинь ингэж гарч байгаа. Биржийн үнээс. Харин биржээр үнээр чинь 56% илүү өндөр үнээр бид нүрсээ борлуулж байна. Хамгийн өндөр чанартай нүрс гаргаж байгаа учраас бид нар чулуун нүрс гаргаж байна. 9 дугаар сарын дүнгээр за ерөнхий сайд энэ China Energy-тэй холбоотой асуудлыг бас ярьсан учраас үүн дээр бас товч тайлбар өгөх зүйтэй байхаа гэж бодож байна. За энэ Адраматай асуудал бас л энэ популизмаас л үүдэлтэй. Анх Монгол Ардын Хувьсгалт нам эх орны ишиг буюу 1.5 сая төгрөг амласан. Арчсан нам Эрдэнийн хувь гээд 1 сая төгрөг амласан. Энэхүү дарга ерөнхийлөгчийн сонгуул нэр дэвшигтэй эх орны ишгийг ч өгүүлэн Эрдэнийн хувийг ч өгүүлэн ингээд нийлээд 2.5 сая төгрөг болгоно гэсэн. За ингээд иргэдтэй 1 сая төгрөг тарах болсон. Энэ ажлын хэсгийг баяр цог дарга ахалж байсан. За ингээд 1072 хувьцаа гэдэг асуудал үүнээс гарсан. За ингээд Чалкогоос 250 сая $. Минут богино өгөх юм. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр хуучин одоо 22 оноос өмнө бол бас иймэрхүү төрлийн зөвлөмжүүд гарч ийм аж ахуйн олон ажлыг бас зөвлөмжөөр халахвчилж нууцад авч хийдэг байсан. Харин энэ нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулаад хуулинд өөрчлөлт оруулаад одоо үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн төвшөнд ямар нэгэн байдлаар ийм аж ахуйн асуудлыг бол хилцдэг болсон. Өмнөх тэр хилцдэг байсан жишг бол өнөөдөртөө бол байхгүй болсон байгаа. За мэдээж одоо түрүүн зандан шитрэл дарга хариулж исэн үндэсний хэмжээний том бүтээн байгуулалтуудыг хийх зорилготойгоор зарим зөвлөдүүдийг бас аюулгүй зөвлөл дээр зөвлөмж гаргаж тэр зөвлөмжийн дагуу энэ бүтээн байгуулалтууд хийгдсэн гэдэг хариултыг өгж исэн. Бүтээн байгуулалт хийгдсэн энэ буруутах нь гэхээс илүүтэйгээр тэр нууцад авсан үндслэлээр хямд үнэтэй нүрсийг их хэмжээгээр авсан асуудлууд нь хөндөгдөж яригдах ёстой болов уу гэж бодож байна. За би энэ China Energy-тэй холбоотой асуултыг тавьсан юм аа. Одоо энэ коридорт чинь өмнө нь төрийн дээд албан тушаалтай байсан хүн ирээл өчнөө их найд төгрөг өчнөө тэрбум долларын асуудлыг гаргаж ирж яриад шийдвэр гаргасан улсын хурлын гишүүдийн нэгдсэн шийдвэрийг одоо худал дээрэс нь 2 дугаарт хууль бус шийдвэрүүдийг гаргасан гэдээ ингээд яриад байна. Тэгэхээр яг энэ China Energy-тэй холбоотой асуудал ямар асуудал болсон юм бэ гэдгийг би дахиад асууж. Тэр үндсэн асуултанд хариул 1 минутаар ийм асуудлыг яаж ярих вэ? Уг нь бол одоо тэгээд үндсэн асуулт асууж байгаа юм чи үндсэн асуултанд тайлбар хэрэгтэй гэж асуучаад тэгээд тайлбарлах гэхээр 1 минут гэдэг ахаарч одоо тайлбарлуулах гэдэг нь гэж ойлгох уу үгүй гэж ойлгох уу? Тэгээл өрөө.